Манай Улаанбаатар хот маань энэ удаагийн засгийн газрын хэмжээнд Монгол улсад өмнө түүхэндээ байгаагүй бүх дэд үтцийн яам Улаанбаатар хот хурал засгийн газартайгаа нийлээд хамтарч ажиллаж байгаа. Энэ дэд үтцүүдийг бол хамтдаас олж орон сууцныхаа бодлоготойгоо 35-40 он хүртэл аль хэсгээр орон сууц сангийн хамтаагаа нийлээд ипотекээр яаж залуу гэрүүлүүдэд дэмжих тийм ээ. Манай ерөнхий сайд бол бас энэ дээрийг анхаарч ажилладаг. Тэгээ бид нар энтэйгээ уялдуулаад өнөөдөр аль хэсгээр хаана дулаан хэрэгтэй, цахилгаан хэрэгтэй гэдэг энэ төлөвлөлтийг бол ингэж хийж байгаа. Тэгээ эрчим хүчний яам нийслэлийн засаг дарганы тамгын газар хоёр хамтарсан том байнгын ажил хэсэг шүү. Байнгын ажил хэсгээр эрчим хүчний яамны бодлого зохицуулалтын газрын дарга ерөн үйлчид дарга бид нар бол сүүлийн 2 сарын хугацаанд энэ Улаанбаатар хотын дулаан цахилгааны асуудлыг 2035 он хүртэл одоо гормын тооцоо наривчсан төлөвлөгөө байршил тэгээ цаг хугацаатай хөрөнгө оруулалтаа төлөвлөөд ингээд эцэлж байгаа. Эрчим хүч цахилгаан гэдэг бол улс их орны хөгжлийн нэг номер үзүүлэлт. Улаанбаатар хотынхоо аж ахуй нэгж айлуудаа цахилгаанаар найдвартай хямдхан хангах тийм. Ер нь бол энэ оптимизашн гэдэг үгний ард бид нар түүнээс хойш юу яриад байна гэвэл зардлыг яаж бууруулах вэ? Ирээдүйд бид нар чинь салбарч өөр хөгж хэрэгтэй. Бид нар цахилгаан хэрэгтэй. Яагаад бид нар оптимизашн гэж яриад байгаа юм гэвэл хямдруулах, найдвартай байх. Манай их цэцэг гишүүний яриад байгаа асуудал бол Монгол улсын иргэдэд 2040 он, 35 он хүртэл иргэдийн суурь амьдрал хамгийн их өөр нөлөөтэй. Энэ цахилгаан гэдэг бол энэ салбарын хөгжлийг энэ техникийн шатанд нь эдийн засагтай нь уяад Монгол улсын бодлогын хэмжээнд уяад яаж хямдхан зөв оновчтой байх вэ гэдэг л манай мэргэжлийн одоо хүмүүс маань олон жилийн тооцоо судалгаагаа тийм ээ хийснийгээ яриад байгааг бас ойлгуулахаар. Улаанбаатар хот бол цахилгаан эрчим хүчний төвийн шугамын Монгол улсын хэмжээнд 58-9%, төвийн эрчим хүчний 60-аас 70% байдаг. Тэгээ манай Монгол улсын эдийн засгийн үйлдвэрлэлийн 69% байдаг дотоодын нийт бүтээгдэхүүн. Тэгэхээр Улаанбаатар хот гэдэг бол өөрөөр Монгол улсын эдийн засаг дэд үтс хөгжлийн ерөөсөө 60-аас 70, бараг 70 гэж хэлж болох.